Энэхүү Оросын зураач дизайнер нь орчин үеийн ертөнцийн боломж, технологиг өвөрмөц байдлаар ашиглаж маш гайхалтай бүтээлүүдийг хийдэг. Жулия өөрийн мөрөөдлөөрөө бий болгосон гайхамшигын ертөнцид роботоос эхлээд жинхэнэ төсөөллийн ургамал амьтад байх бөгөөд эдгээрийн хөвөнд олгиолох мэт хөдөлгөөн цаашлаад гайхмаар нууцлах гадаад үзэмж нь ховсдох мэт мэдрэмж төрүүлнэ. Энэ бол түүний хамгийн сүүлийн үеийн амжилтуудын нэг болох ховсдох мэт эргэлдэн мушиграх кинетик баримл. Хуунцар, хөнгөн цагаан, гангаар хийгдсэн инфин хэлбэр дүрс хөдөлгөөний хувьд хязгааргүй тэмдгээс санаа авч тасралтгүй огтлцдог. Лед гэрлэр гэрэлтүүлэхэд эренгүүд нь баримлаас ялгарч хэмнэлттэй долгионтой хөдөлгөөнүүд илүү тодордог. Инфин түүний Cyberflora гэж нэрлсэн өргөн хүрээг хамарсан төслийнх нь нэг хэсэг бөгөөд энэхүү төсөл нь ховсдох хөдөлгөөн, футурист хэлбэрийн гоо үзэсгэлэнгийн үр дүнд бий болсон эмчилгээний болон бяцлаглалын нөлөө бүхий эдгээр объектуудыг нэгтгэх зорилготой. Тухайлбал Flora Fluence хэмээх бараан үзэсгэлэнтэй биет. Амьд цэцгийн хэмнэлтэд зөөлөн, хэврэг энэ баримл нь мөнхийн хөдөлгөөнөөрөө бусдын сэтгэлийг татдаг. Тэмдрүүлийнхэн тоогоор нэрлсэн 24 хэмээх өөр нэгэн биет нь 1.5 метрээс багагүй урттай гайхалтай кинетик объект юм. Sprat 3.0-ийн хувьд зөөлөн хөдөлгөөнөөрөө цэцэглэж байгаа амьд ургамал бит харагдаж байна. Энэхүү сэтгэл татан бүтээлүүдээс нүдээ салгаж бэрх. Урлаг дизайныг хослуулах гайхалтай арга бүгд футурист өнгө аястай.